Орой өндргийн залуусаа эх орон Монголын үндэсний телевиз, Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөө талбайтай хамтран допинггүй хөгжицгөө уранд орны нэгдэн фитнес кап 2016 шоу нэвтрүүлгийн үзэгч та бүхэндээ төлөвлөгөө өргөж байгаа байлаа. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэг үзэгчдэнд River фитнес клубээс хүрч байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маань оролцож байгаа тамирчид маань бол Игшгэлэн клубээс оролцож байгаа Игшгэлэн баг байгаа. Дараагийн баг маань бол Олимпус жимээс оролцож байгаа Олимпусын Guys гэсэн баг байна. Өнөөдөр өрсөлдөөндөө бэлэн болсон байгаа. Тэгэхээр эдгээр баг тамирчид маань ямар даалгаврыг хийж гүйцэтгэх байгаа лээ? Эдгээр баг тамирчид маань нэмэх далгсан английн залуучууд маань болохоор суултыг 70 кг-ийн жинтэй суун. Хасах далгсан ангилд орж байгаа залуучууд маань нурууны үндсэн таталтыг 65 кг. Харин шорт ангилд оролцож байгаа залуучууд маань болохоор турник дээр сүнэн. Тэгээд урдаа барина гэсэн үг. Тэгээд бикини ангилалд оролцож байгаа бүсгүйчүүд маань болохоор хайчин суултыг үсрэлттэйгээр хийх байгаа. Тэгээд фитнес мис ангилын бүсгүйчүүд маань хамгийн гол дасгал болох хэвлийн дасгалыг хийх байгаа. Тэгээд энийг хамгийн гол нь буухай маягаар ингэж цаг хараад зөв гүйцэтгэлтэй тойргоор тэгж хийх. За тэгэхээр гэх мэтчлэн эдгээр 5 одоо буухай хэлбэрийн дасгалыг манай нэвтрүүлэг оролцож байгаа 2 хүчирхэг баг тамирчид маань хийж гүйцэтгэх юм. Тэгэхээр эдгээр баг тамирчид маань даалгавраа хэрхэн хийж гүйцэтгэх эдийг та бүхэн маань харахыг хүсвэл манай нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань эхэлж байна. Ингээ хамтдаа нэвтрүүлгээ эхлүүлцгээе залуусаа. Манай багийн өрөө Olympus Guys бид үчиг нэгтгэж амжилтыг бүтэв. Манай багийн өрөө боо Ноги. Сайн байцгаана уу? Та бүхэндээ нөрөө мэндийг хүргэе. Тэгээд Игшгэлэн клубээс оролцож байгаа Игшгэлэн баг байна. Игшгэлэн багийн хувьд бол ерөнхийдөө бол бид хамт бэлтгэл хийгээд ер нь бол 2-3 жилийг үдсэн байгаа. Энэ тэмцээний хувьд орж байгаа бол манай Тимка, Болдоо, Сака, Хасаа, мега бит та байгаа. Тэгээд ингээд нэг баг болохын хувьд ерөнхийдөө бол урд нь хамт бэлтгэл хийжсэн учраас бид өөрсдийнхөө бэлтгэлийг мэддэг учраас бас хэн юу хийх гэдгийг мэдчихэж байгаа. Цагаа маш сайн барьж байгаа. Ер нь бол өдөрт 2-3 цаг бол тогтмол бэлтгэлтэй. Ер нь хоцорсон байхгүй яг цагаа оройн тохирол маргааш яг тэдэн цагч угэл бүгдээрээ яг цагаа тохирол эрцгээж байгаа. Тийм учраас багийнхандаа бас маш их баярлалаа. За ингээд Игшгэлэн клубээс оролцож байгаа Игшгэлэн багийг та хүн дэмжээрэй. Манай багийн өрөө бол ер нь no pain no gain. Энэ маань болохоор ер нь дэлхийн нийтээр бодибилдинг ер нь фитнес спортоор хичээлж байгаа хүн болгон хилдэг байх. Яг нь Монгол дээр орчуулах юм бол ер нь өвдөлт зовлонгүйгээр ямар юмд хүрэхгүй те. Энэ биеийг зовоож яаж юмд хүрэн шүү гэдэг санааг агуулсан байдаг. Тэгээд манай багийн бас нэрний утга учир ч гэсэн бас учиртай. Ягаад гэвэл авиаслаг монголчууд ороод Игшгэлэнт чимээ гэд хамтлагаа төрүүлж байсан учраас бид нар ч гэсэн энэ спортод бас Игшгэлэнт бодич гэж ороод төрүүлж гэж байгаа. Тийм учраас бас эх орон телевиз дээр өдөр шөнийн энэ цаг тав хүн бидний бас дэмжиж биднийг бас хамт байгаарай гэж уриалж байна. Сайн байцгаана уу? Olympus Guys багийнхан байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ манай багийн хувьд болохоор Дөвөн гишүүн Төв аймгийн хүмүүс байгаа. Найзууд. Тэгээ манай багийн нэг гишүүн жүжигчин Аран гэрлэгч манай багт орж биднэртэй зөв энэ хүү тэмцээнд өрсөлдөж байгаад бид нар маш их баяртай байгаа. Тэгээ манай багийн хувьд гэвэл бүгд дайчин шударга өнөг зөв сэтгэлтэй энэ хүү тэмцээнд үнэхээр хичээл зүтгэл харуулж чадж байгаа манай багийнхан. Тийм ч учраас би ч гэсэн үнэхээр энэ багтаа энэ тэмцээнд амжилттай оролцоно гэдгийг хэлье. Манай багийн хувьд болохоор Fitness Cup 2016 Olympus Guys гэсэн групп нэгээд ажиллаулаад баг 12 тончлоо. Одоо манай групп нь баг 3000 гишүүнтэй. Тэгээ байнгын идэвхтэй групп байгаа. Тэр группээр юг хүмүүст хүргэхийг зорж байгааг бол зөв хооллолт, зөв амралт. Тэгээд ер нь фитнес спортод өнгөч хичээлж байгаа залуучуудад зөвлөгөө өгөх зорилгоор тэр групп ажиллаж байгаа. Тэгэд эцэст нь хэлэхэд манай групптэй нэгдээд бидэнтэй цуг байгаарай. Манай багийн өрөө Olympus Guys бид үчиг нэгтгэж амжилтыг бүтэв. Манай багийн өрөө боо Ноги. За
Үзэгчдээ Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань үзэгчдэнд үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маань Olympus Guys болон Ихшиглэн Fitness клубээс орцож байгаа Ихшиглэн багийн залуучууд маань даалгавраа хийж гүйцэтгэнэ. Тэгээд даалгавраа хийж гүйцэтгэхийн өмнө тэгээд та бүхнийгээ баг тамирчтайгаа уулзуулъя гэж бодлоо. Ингээд энд бол манай Ихшиглэн багийн гишүүн Тэмүүжин манд бэлтгэлээ хийж байна. Бэлтгэл дэжгүй. Тэгэхгүй тэмцээн эхлэх гэж байна. Тэгээ тэмцээнийхэн дүрмтэй танилцсан, даалгавартайгаа танилцсан тийм ээ. Тэгэхээр их даалгавар нь ямар санагдаж байна? Миний хувьд бол гайгүй санагдаж байгаа. Төрнөг хүн дээр сүнэ. Тэгээ 15. Аль болох хурдан сүнэхээ хэлж байна да. Сая хэд сүнэж үтсэн. Гайгүй юм шиг байна тий. Аль болох байдгаар л хамаг байдгаар гаргандаа одоо. Тэгээ аль болох богино хугацаанд л хийж гүйцэтгэн дээ. Манай багийнхны бэлтгэл бол сайн байгаа. Чигд байгаа. Одоо бол өдөрт 2 игээд эхэлсэн байгаа. Өдөрт 2 бэлтгэл гэсэн үг шүү дээ. Тэгээ бүгд хоолндоо орцсон. Ер нь поз энтрээ давтаад ер нь бэлтгэл бол сайн байгаа шүү. Өөрчлөлт хэр гарч байна? Өөрчлөлт бол эхнээсээ агуулаад нэмгрээл шүүйгөө л эхэлж шүү дээ ерөөсөө. Жохоо шүүц юм уу? Тийм, миний жоохон шүүж эхэлж байгаа. Тийм. Тэгээ багийнхныгаа бол арай сүүлд хоолндоо арай сүүлд орсон байгаа. Тийм. Тэгээ бэлтгэл сургалт гайгүй байгаа болохоор бас ер нь жоо үлдээ тэлтэй л байгаа шүү дээ. Тийм. Тайзан дээр л юм харагдана да. За би алаалтайсаа тийм хөл үе чинь. За 70 кг дүр нь өөрөг бол 30 нэг минутын дотор сууж хахаа л гэж бодож байна. Би өөр урд нь павер гэдэг гэсэн үнцэн суулт хийдэг байсан нэг. Ер нь бол нэг суулт нь 200 гаруй суудаг. Тэгэхээр юутай комбинзон болттой. Дангаараа бол нэг 150 60 мартал суудаг. Гэхдээ бол ингэж олон давталтайгаар суудаг юм. Ер нь бол олон давталтай. Хүн дээр бол олон давталтай гэж 160 март нэг 5 суун. Гэхдээ сайн манай огш бид нэр ер нь суултыг ер нь бол нэг 60-аар нэг 30 суулгадаг гэсэн. 60-аар 30-аар 6 оруулдаг гэсэн. Ер нь бол сууж хахаа л гэж байна. Тасал суулгын дайжгүй байна. Тэгээд тэмцээн маань эхлээд 3-7 хоног боллоо. Тэгээд ер нь миний биед гасан өөрчлөлт гэвэл нэг 5 кг хасч чадсан. 5 кг хасахдаа зөв хооллолт, зөв бэлтгэлийн үүдүүд тассан. Биед маань нэлээд өөрчлөлт гараад зорилготой нэг шат акцент явж байгаа. Тэгэхээр одоо өнөөдрийн тэмцээний маань даалгаврын хувьд бол ямар байна? Ямар санагдчих вэ? Даалгаврын хувьд бол үндсэн таталт гэж байна. Надад бол гайгүй санагдаж байна. Би уут нь power lifting-гээ ганц хоёр тэмцээнд оролцож байсан. Тэгээд үндсэн таталтыг нь хийжсэн. Тэгэхээр гайгүй санагдаж байна. Энэ хугацаанд агиох нэнгэрсэн. Булчингийн ялгарал айгуу гарсан байгаа. Тэгээ ерөөхдөө хоол дэглэмдээ ер нь орцсон. Гэж байгаа. Тэр одоо хувийн өөрчлөлтийг л манай нэвтрүүлэг манай үзэгчдэд харуулахыг хүсэж зорж байгаа. Тийм болохоор өөрчлөлтүүд нэлээд гарсан гэж байна. Одоо жишээ нь чиний одоо шүүгчээс хамгийн анх хэмжилт авахд яг юун дээр ажил гэж хэлээд ямар зөвлөгөө өгчээсэн бэ? Тэрийг хэрэгжүүлж чадчихна. Одоо энэ 20 хоногийн дараа. Тэгээ маш хэрэгжүүлж чадж байгаа гэж бодож байна. Нүрс усаа саас гисэн. Мөн хэвлийнхаа булчин дээр сайн ажил гисэн. Тэгээ тэр хоёр дээр аягүй сайн ажиллаж чадж байгаа. Одоо ер нь 21 хоног, 3-7 хоног өнгөрцөн. Одоо цаана нэг 22 хоног үлдсэн байна. Тэр хугацаанд ер нь булчингийн ялгарал энэ өөрчлөлтийг харуулж чадна гэдэгт итгэлтэй байна. За, амжилт хүсье тэмцээндээ сайн оролцоорой.
бэлтгэл ерөнхийдөө бол маш сайн хийж байгаа бэлтгэлээ. Одоо ерөнхийдөө бол тэмцээний одоо хагас сурах хугацаа өнгөрчлөө шүү дээ тий. Тийм миний хувьд бол жингээс ер нь бол бараг 100 грамм буулгаагүй мөртлөө маш сайн өөхөө хасаад булчингийн маск маш сайн авч байгаа. Яг бэлтгэл бол яг бодож сансны дагуу маш сайн хийгдэж байгаа гэж бодож байна. Үлцэн 20 хоногта булчингийнхын масыг алдчихгүй л болов тий. Гэхдээ тэгэхгүй төлөө маш их сайн үр дүнтэй хоол унцаатай тэгээ бэлтгэлээ маш сайн тааруулаад хийж байгаа. Яг өөх ихтэй охтууд бол жингийн хувьд бол хасах байх. Миний хувьд болох юм бол ерөнхийдөө бол нэг баг зэргийн өөхлөлттэйсэн. Тэр өөхлөлт бол явцын дунд хасагтаад бас булчингийн мас авах тал руугаа хийж байгаа учраас тийм яг тийм за миний хувьд тэдэл хасчлаа гэсэн юм бол алга байна. Тэгвэл яг пропорц дээр бол маш сайн ажиллаж байгаа. Тэгэхээр шүүгч бол ерөнхийдөө 2 толгой 3 толгой сайн хийгэрэй гэсэн тийм тэгэхээр спайк болж байгаа. Тийм ингэж анхаарал мөлөөд тийм. Бэлтгэлөө сайн байгаа. Ер нь одоо чинь тэмцээн эхлээд нилээд онцлоо. Баруун 20 гаруй хоног болчлоо тий. Ер нь бол тэмцээний бэлтгэл жигдэрсэн. За идэл ястаа нэг өлсөөл тэгээд ядрах мэдрэмжүүл мэдээл явж байна да. Гэтэ бол шантрааг байгаа. Одоо юу гэдэг ахаад биднэрт нэг 20 хоног байна. Тэр хугацаанд бас нилээ хичээн. Одоо бол ерөнхийдөө бол нөгөө өөх булчин маань ялгарцсан. Одоо жишээ нь юу гэдэг одоо гидсний ихтэл булчингууд маань булчингуудаас ялгараад эхэлсэн байгаа. Тэгээд бас хөлний булчин бас нэг ялгараад хагараад эхэлсэн. Тэгэхээр юм бол бас өөртөө бас ер нь нэг үе яг бэлтгэл эхлэнгүүд бас жоохон шантарт юм байна. За би яах гэж орохдоо тэгээд ажил завгүй ажиллаа хийн. Хажуугаар нь бэлтгэл явна. Тэгээд тэгэнгүүт нөгөө хоол унд өөрчлөлтөнгүүд хүний нойр бас бүрхэн байчт юм байна. Тэгээд тэр үед ч унд чадахгүй даа жоохон бохимдаад өглөө тэгээд нөгөө бэлтгэлтэй юмгүүтээ ноцоорч зэрэнгүүтээ ер нь дэмий юмд орчихлээ гэдэг. Нэг 10 хоног бол тийм шоктой явсан. Одоо бол гайгүй шокноос гарсан бас. Нилээн дажиг болчихлоо тийм. Халаалтай ээжээд тухайд өвөхө төвцөө маань хэлэх гэж байгаа учраас би яг нэг фитнес министрлэлтэй орж байгаа учраас гиз таталтан дээр тэгэхээр халаалтаа хийж байна да. Маш их хэмжээний бэлтгэл хийж байгаа. Тэгээд ер нь бол нэлээ мастай байсан. Тийм болохоор одоо масаа хасаад хоолнд ороод эхэлсэн чинь зүгээр ингээд арьс болцсон гэдэг. Зүгээр ингээд арьс болцсон. Одоо энийг бол цааш нь татаж ингэж хангаж тал дээр маш их анхаарж байгаа. Тэгээд хамгийн гол нь авьяа хатан байх үзүүлбэр дээр очиж миний одоо яг фитнес министрлэлд бол үзүүлбэр маань хамгийн чухал байгаа учраас үзүүлбэр дээр их анхаарч байгаа. Оюутны тал дээр маш их хичээж байгаа. Тэгээд ер нь хамгийн сайн үзүүлбэрийг үзүүлж чадах хаа л гэж бодож байна. Миний зүгээс бол одоо шоунд бэлтгэл сургалтаа өөрийн хувийн зүгээс бол ерөнхийдөө сайн базааж байгаа. За би бол жин нэлээ өндөртэй оролцогч байсан. Ерөнхий шоу эхлээд явснаас хойш би одоо жингээ нэлээ хайж одоо өөхийг нэлээ шатааж байна. За одоо булчингийнхаа масыг авч үлдэхийн тулд нэмэлт бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд зөв хооллолтоо бариад тийм ээ. За одоо агаар бол вакцаалд бол нэлээ их жин хайцсан байгаа. Эхэлснээс хойш одоо бол өөх бол 90 их багассан байна. За анх одоо шүүгч нар намайг хараад за чи нүүрс усаа сайн хасах хэрэгтэй, жингээ сайн багасгах хэрэгтэй тий. Аль болох чи
жинг баг болгож орох хэвээр чиний үе бол тиймэрхүү байна гэж хэлж ирсэн тийм ээ. Одоо тэр хэмжээгээр би одоо шүүгч байгаа зөвлөгөөний дагуу бол би нүүр цусыг аль болох баах хэрэглээд бэлтгэл сургуулийг аль болох төлөхөө болж өгвөл өдөрт 2 хийх боломжтой тийм ээ. Нэг удаад нь дан хэвлэлийн дасгал ч юм уу, кардио, бэлтгэлийн өмнө хойно кардио дасгал ч юм уу тийм ээ. Аль болох нь өөхийг шатаах дасгалууд ороод за нэг бэлтгэл дээр болоод ерөнхий одоо биеийнхээ булчингийн тийм дасгалуудыг ер нь бүлэглэгээр ангилаад хийж байгаа. Тэгээд өнөөдөр оролцох тэмцээнийхээ даалгаврыг дөнгөж сайн сонслоо. Тэгээд миний хувьд бол маш хүнд даалгавар биелүүлэх юм байна. Яа. Тэгээд 2 хүний оронд 2 хүний даалгавар хийх юм байна. Манай муужгаа маань өнөөдөр бас жоохон ажилтаа болчиход үнэхээр ирч чадсангүй. Тэгээд бага нойллуулахгүй тулд ямар ч байсан хичээгэл үзэндээ хийж үзэн л гэж бодож байна. Чадах ятахаараа. Яг үнэндээ бол хэвлэлийн дасгалыг би ингэж агаараас дүүжлэгдэж ямар нэгэн тулхуургүйгээр ерөөсөө хийж үзээгүй. Хөөрөмжн дээр л дандаа хийжсэн байгаа. Гэтэ ерөнхийдөө бол яг Олимпус жим манай бид нэр Олимпус жимийн тамирчид жим маань биднийг маш их бэлтгэлээр хангаж байгаа. Багш дасгалжуулагч хүрлээ багш маань, солонгоо багш маань үнэхээр биднийг шахаж байгаа. Тэгтээ бас тэмцээн ихснээс хойш богинохоо хугацаа байна шүү дээ. Яг тэр одоо энэ агаараас дүүжлэгдээд гизээ татчих хэмжээний болтлоо бол бас арай л бэлтгэгдээгүй байна. Гэхдээ маш их шахуулж байгаа, хийж байгаа, шүүсээр шахуулж байгаа хоёр багштай үнэхээр их баярлж байгаа шүү гэж бас энэ завшааныг ашиглаа хэлчихье. Залуучууд тандаад хэлэхэд ер нь фитнесийг ер нь эртнээс эхэлж юмэр юм байна. Би ч одоо 35 настай. Тэгээд спортоор хичээлэх нас бол нэлээд ороодсон нас. Би фитнесийн одоо энэ бодийг үл сонирхоод 30 нас ер нь бол нэг 4-5 жилийн өмнө сонирхож эхэлсэн гэхээр чи нэлээд ороо байхгүй юу. Тэгэхээр залуучуудыг ер нь одоо юу гэдэг шилжилтийн нас өнгөрөөл одоо тий булчин шүрмөс одоо идэл нөгөө чангардаг өсдөг үе дээр энийг бас хүн дээр биш ихэд юм хийгээд эхэлчихвэл бас суйртай байж бол хэрэгтэй юм байна. Би бас нэг тэр өөрийгөө бас арай эртгэн шиг эхэлж байсан бол илүү амжилтыг үзүүлэх байсан болоо гэж бас бодоод байгаа шүү дээ тий. За охтууд маань бол яг ингэдэг юм л та. Би бас анх ингээл фитнес дөнгөж ирээл бустай адил яг ингээл хийгээл явж исэн. Яг нөгөө багш нар ингэдэг байхгүй. За одоо ингээл тэр тэдэ олтоор тэдэ удаа хий ингэдэг гэл ингээл хэлдэг байхгүй. Тэгвэл яг тэр тоогоор ингээл яг хийгээл ингээл тэгвэл гот маргааш нь ингээ амар буларчдаг. Тэгвэл гот тий. За би нэг ч өстө чадахгүй байна гэл ингэдэг тий. Би бол яг миний хувийн нэг тийм арга гэх юм бол би багшийн үгээр бол анханаас бол яваагүй. Өөрийнхөө явцээ. Зүгээр хүн мэдээж зэрэг хөдөлгөөн тасгал хийгээгүй хүн бол ингээд хөшүүн би булчинжин хийгээд ирхэн гот гинт цочрын өвдөл маш их буларна өвдөн. Тэгэн гот өөрийнхөө биеийг хөдөлгөөнд тасгахын тулд маш ихээр ямар ч хамаагүй төхөөрөмж зарчил би ч хамаагүй зүгээр л ингээд хамаагүй хийгээл өгдөгсөн байхгүй. Тэгээд нэг 2-7 хоног нэг тийм замбраагүй явсан. Тэгсэн чинь сүүлдээ миний булраа ингээд арилаад тэгээд дараагийнхаас нь за ерөнхийдөө би ингээд булрахаа болчлоо. Тийм учраас дараагийнхын дасгалуудыг жоохон системтэй явж эхлэх юм байна гэл. Тэгэл ерөнхийдөө ер нь бол амжилтанд хүрэхин тулд маш эрэл хайгуул хийх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр өөрөө амар гой сонирхож байгаа амжилтыг гаргая гэж байвал тууштай байх хэрэгтэй. Дээрэс нь интернет хөгжсөн байгаа учраас тий бүх зүйлийг харах хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг мөрөөдлийн бие биш одоо өөрийнхөө хөдөлмөрөөр бүгднийг яг олоод авч болтын шүү л гэж хэлмээр нөхдөд та. Манай багийн ураа
Olympus Guys бид хүчийг нэгтгэж амжилтыг бүтээн. Манай багийн өрөө боо. Ноги. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань 2 дахь 7 хоногийн тэмцээн уралдаан маань үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. Харин өнөөдрийн хувьд та бүхэн харж байгаах манай их шиглэн баг болон Olympus Guys багийнхан маань өнөөдрийн тэмцээн уралдаанаа хийж гүйцэтгэх болно. Тэгэхээр мэдээж эдгээр даалгаврыг одоо хийхэд хамгийн гол нь шүүгч та эдээс хамгийн түрүүнд гүйцэтгэл харах байгаа тийм ээ. Тэгэхээр баг тамирчид маань даалгавраа хийхийн өмнө гүйцэтгэлээ маш сайн хийгээрэй. Тэгээд хамгийн сүүлд нь минут хараад аль баг нь түрүүлж минутанда баг минутанд гүйцэтгэл сайтай чанарын өндөр дэвшинд дасгалаа хийж гүйцэтгсэн баг тамирчид маань өндөр оноог авах юм. За тэгээд тэмцээн уралдаанаа эхлүүлэхийн өмнө хоёр багийнхаа ахлагчдыг шодуулах уу? Тэхөө. За тэгээ манай Ренцэн за гişгэлэн баг эмиг ах. За шууд орч. За хэдэр вэ? За. За үзэгчтэй гişгэлэн багаас эхэлж манай тэмцээн уралдаан маань эхлэхээр боллоо. Тэгээд ер нь гişгэлэн багийнхан бэлтгэл сургуульд бол ямар хөө байна одоо өнөөдрийн даалгаврыг гүйцэтгэл ямар хөө санагдаж байна. За ерөнхийдөө бол өсөлттэй хайч нисуулт гэсэн. Тийм. Ер нь аль би бол өөртөө итгэлтэй. Тийм. Манай бусад багийнхан ч гэсэндээ даалгавруудаа маш сайн биелүүлэх гэж бодож байгаа. За манай Olympus Guys-ийн хувьд ямар санагдаж байна? Бэлтгэл ер нь сайн байгаа. Тэгээ чадах шинэгээ даалгаврыг амжилттай гүйцэтгэнэ. За тэгэхээр үзэгч та бүхэндээ нэгэн тайлбарыг хэлэх нь зүйтэй болоо гэж бодож байна. Энэ бол Olympus Guys багийн нэг одоо эмэгтэй гишүүн маань хүндэтгэх шалгааны улмаас нэвтрүүлэг удаа оролцож чадаагүй учраас өнөөдрийн манай Olympus Guys-ийн наран гэрлэгч маань нөгөө эмэгтэй байхгүй эмэгтэйгээ бас орлож хоёр даалгаврыг хийж гүйцэтгэх байгаа. Тэгэхээр ямар ч байсан ирээгүй хүнээ нөхөө даалгавраа хийхгүй бол тодорхой хэмжээгээр шүүгчдийн оноо бол хасагдана тийм ээ. Тэгэхээр мэдээж нэг гишүүн нь ирээгүй учраас шүүгчид хөндлөнгөөс ажиллаж байгаа учраас тэр ирээгүй гишүүнийхээ оноог хасах оноог бас тавих байгаа. Гэхдээ гисэн ч гэсэн та хэд маань өөрсдийнх нь гүйцэтгэлийг маш сайн хийх юм бол эргээд оноог нь өгөх боломжтой байгаа гэсэн. За тэгээ бүгдэнд нь за. За ингээд даалгавраа эхлүүлэх бэлэн үү манайхаа? За окей. За даалгавраа эхлүүлээ амжилт хүсье бүгдэнд нь. За хай залуучуудаа миний би хүсэл төвшин байна. 45 хоногийн дотор хин хамгийн сайн өөрчлөлтөж хамгийн гоё амжилтанд хүрэх вэ гэдэг тийм шоу зохион байгуулж байгаа маань. 4 сарын 1-ээс 5 сарын 7-ны хугацаанд өөрөө болсон одоо хон телевизээр энэ залуучдыг хүргэх болно. Дотор битгий хэрэглээсээ очир нь бид нар эрүүл амьдралыг хүсэж байгаа болохоор тэгээд эснийхэд допингүй өвчтгөө. Цаг 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26 27 28 19 20 21 22 23 24 25 26
20, 21, 22, 23, 24. За дараагийн хүн бэлдээрэй. 25, 26, 27, 28. 29. За эхлэв. 1, 2, 3, 4. За хугацаа 40 секунд өнгөрсөн байна. 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22. Дараагийн хүн бэлдээрэй. 23, 24, 25. Дараагийн хүн бэлдээрэй. 26, 27, 28, 29, 30. Зэг 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 явлаа. 1, 2, 3, 4 минут 26 секунд. 7, 8, 9, 10 болоогүй шүү солонгоо. 12 хосоо болоогүй шүү. Тэгшин байж хосоо тэгшин байж.
2 биш. 3 4 5 6 7 8 За минут 51 секунд өнгөрсөн байна. 10 11 12 13 14 15 16 17 18 Өвдөг дашаа 19 2 минут 10 секунд 10 дашли 9 8 өвдөг дашаа 8 7 6 5 дашли 4 дашли 3 2 Цаг явсан минут 21 секунд. За баяр нэг. 2 минут 21 секунд. 2 минут 21 секунд. Fitness Cup 2016 Тооцоолол үзсэн гарсан. За үзэгчтэй Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар үзэгчтэй дөрвөлжлөн хүрч байна. Тэгэхээр дөнгөж сая манай Гэршгэлэн фитнес клубээс оролцож байгаа Гэршгэлэн багийн залуучууд маань даалгавраа маш амжилттай хийж гүйцэтгэж өнөөдрийн байдлаар манай нэвтрүүлгийн хамгийн одоо нэгэн рекордыг эвдлээ. Энэ рекорд бол мэдээж 2 минут 21 секундын хугацаанд нэвтрүүлгийн маань даалгаврыг маш амжилттай хийж гүйцэтгэж өнөөдрийн одоо нэгэн шинэхэн рекордыг манай Гэршгэлэн багийн залуучууд маань амжилттай тогтоогоод байна. За бүгдэнд нь амжилт хүсье. Баяр хүргэе. Баярлалаа. Өнөөдрийн тэмцээн бас нэлээд хүнд байлаа. Тэгвэл татж байгаа жим маань өөрөө хүнд 60 70 65 70 гэдэг маань өөрөө хүнд жим байлаа. Тэгээд тэрийг бас минутанд хугацаатай хийхээр бас жоохон хүнд л байлаа. Гэхдээ яг манайхан дажгүй хийсэн. За Сокогийн даалгавар ямар сан? Баг зэрэг нөгөө техникэн дээр алдахгүй байхыг хичээгээд нэлээд жоохон мэрийсэн. Тэгээд сүүлийн хоёр дээр бол ялцчихгүй жоохон саалчих шиг байна. Тэгээд энэ дасгалыг ер нь зөвхөн фитнестэй хичээллээр бэлтгэлээ хийж хад хэрэг хийх юм бэ? Ер нь бол хийдэг. Гэхдээ хугацаанд бол ингэж амар төвчөө хугацаанд бол хурдлаараа гэсэн юм бол хийж үзээг болохоор жоохон сандарлаа. Тэгвэл бас нэлээд жоохон гэж. Тий. Тэгсэн. Харин тэгсэн. Сандраад ирэхээр жоохон хөл рүүгээ л очиад өгт юм даа хүн чинь. За Тэмүүжигийн даалгавар ямар санагдав? Миний хувьд бол төрнөөхөн дээр сунайсан. Хурдан сунаах гэж жоохон дээдлийн таазаалж явах юм хэвчлээ. Тэрийг тооцоолох гайгүй санагдаж чадгаараа л хэлээ дээ. Даалгавар ямар байв? Даалгавар ерөнхийдөө ер нь гайгүй энгийн шахуу байлаа. Би бол ерөнхий багийнхаа нэмэх оролцож байгаа. Тэгэхээр миний хувьд бол ерөөсөө багийнхаа бүх тэмцээний эхлэл нь болж байна те. Эхлэлийн сайн тавил гараа сайн бол барай сайн те. Манай баг үнэхээр нэгэн амжилтын эвдээд шинэ рекорд тавилаа. Баяртай байна. За асууж байна. За миний хувьд бол даалгаврыг гүйцэтгэхэд бол за нэг амар ядаад хэцүү байх юм байсан мөнгө. Гэхдээ ерөнхийдөө бол гүйцэтгэл дээр маш их анхаарч хийсэн байгаа. Ер нь бол яг тухайн одоо хийж бидний зүгээс өгж байгаа даалгавар бол яг оноо хэдий харж байгаа, минут харж байгаа ч гэсэн хамгийн гол нь тэр баг тамийн залуучууд маань хэр техниктэй, хэр гүйцэтгэл сайтай хийж байгаас мэдээж манай шүүгчид маань өөрсдийн тус бүрийнхээ оноог тавьж байгаа. Тэгэхээр өнөөдөр ямар ч та хэдийн маань хувьд бол шинэхэн рекордыг тогтоолоо. Гэхдээ дээд рекордыг тогтоосон ч гэсэн бас нөгөө техник талаасаа, гүйцэтгэл талаасаа ямар хийсэн бэ гэдгийг одоо тэр хүмүүс маань мэдж байгаа. Шүүгчид маань харж байгаа, үзэгчид маань харж байгаа учраас өөрсдийнхөө оноог одоо тавих бах. Тэгэхээр маргааш бас үлдсэн баг тамирчтай хандаж яг энэ даалгавар хийхэд өгөх зөвлөгөө байна уу? Аль болохоор нуруугаа хамгаалж те яар сандарч хитрхийн нуруугаа чангалаагүй байхдаа авдаг ч юм уу те халаагүй байхдаа авч хитрхийн нөгөө тоондоо улаарад нуруугаа алдааж те тэрнээсээ болоод бэрхтэлгийн тал авах гэдэг нь бас те санаа зовж байна. Би ч гэсэн өөртөө бас тиймэрхүү байдлаар бас санаа зовж бас бүс мөсийг те хамгаалтын бүсээ сайн зүгээд өмнө нь бас халаалтаа сайн хийхгүй бол нуруу гэдэг чинь өөрөө маш нэлээд бас гэмтэл авах магадaltaй учраас хэрвээ ийм гэмтэл авчих юм бол дараагийнхаа тэмцээн уралдаан дээр бас
нэлээд сараа явчих шүү дээ. Тэгэхээр бол бичлэгийн плюс сэргийлэрэй гэж хэлмээр байна. Бусдаар бол нэг санаа зовоод авах юм байхгүй, хөнгөн байна. Бидний дандаа л хийдэг бэлтгэл байгаа. Дандаа л хийдэг цэцэл байгаа учраас бол нэг хайх юм байхгүй. Та хүн амжилт хүсье. За тэгээд Игшилэн багийн залуучуудаа амжилт хүсье. Дараа дараагийн олон зүйлүүдтэй маш идэвхтэй байгаарай. Хамгийн гол нь тэмцээн хурлаанд амжилттай оролцохоос гадна та эдийн маань эрт ямар байна тий хэр итгэх чармаалттай байна. Аливаа зүйлдээ хэр их сэтгэлээс хандж ин гэдгээс маш олон зүйлээс шүүгчдийн оноо баал тавигдж байгаа юм шүү. Тэгээд дор бүрнийхэн бэлтгэлийг хувийн зохион байгуулалттай маш сайн базаацгаараа тэгээд бусад багийнхан ч бас мундаг байгаа шүү манайхаа. За бүгд манайхаа амжилт хүсье. Баярлалаа. Манай багийн үрээ Olympic Guys бид үчиг нэгтгэж амжилтыг бүтээ. Манай багийн үрээ боо Ноги. За 1 2 3 цаг. 1 2 3 болж ийн 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 17 18 19 За дараагийн хүн бэлдээрэй. 24 байхгүй шүү 27 28 29 30 за 1 2 3 4 5 6 7 8 Өөр дэш эцэг хүмүүс нэг хилээд яах вэ? 11 12 13 14 Нурга болгон шиг битээ нэг гэдэг 16 17 гэдэггүй цаг алдаад байна 18 19 болж ийн 20 21 дараагийн хүн бэлтээрээ 22 23 24 минут 19 секунд 26 за 27 28 29 сүүлийнх 30 за дараагийнх 1 өрг 2 3 4 5 7 8 9 1 2 3 4 5 6 бие багсаараа 7 8 минут 9 11 12 13 14 15 1 2 3 4 5 6 7 8 9 10 минут 21 секунд Дашта дараа 2 13 14 15 өвдгөө доош 16 17 18 19 нуглаараа өвдгөө 20 нуглий 21 нуглий 22 23 24 25 нуглий 27 яваа 28 даашаа за 29 сүүлийнх 29 ганц яваа за баяр үргээ 2 минут 57 секунд баяр үргээ за баяр үргээ Миний бие бодитын спортоор одоо хичээлээд 2003 оноос хойш одоо ингээд 13 дахь жил рүү орж ирээд хичээлж байгаа. Өөрөө өөртөө тэмцдэг болохоор энэ спорт маань өөрөө өөрийгөө их ялан дийлэх, өөрөө өөрийгөө их өөрчилдөг спорт байгаа. Тийм учраас бүх хүмүүс маань одоо амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд фитнес спортоор хичээлээрэй гэж уриалмаар байна. Тэгш та бүхэн маань
энд оролцож байгаа залуучуудыг дэмжээрэй. Та бүхэндээ амжилт хүсье. Тэгэхээр манай Olympus Gym-с оролцож байгаа Olympus Guys багийнхан маань даалгавраа маш амжилттай гүйцэтгэлээ. Тэгээ хүн дутуу хийлээ. Тэгээ хоёр хүний хийх дасгалыг ганцаараа хийх нь ямар вэ? Гэхдээ маш хүнд даалгавар оногдлоо. Тэгээд үнэхээр миний хийж үзээгүй хэсэг байсан. Ягаад гэхээр би нөгөө дандаа юм тулгууртай саяны дасгалыг ингээ ардаа туршлагатай тулгууртайгаар дандаа төхөөрөмжн дээр хийгээд сурцсан байсан. Тэгээд анх удаага ингээ өөрийнхөө биеийн жингээр хийж үзлээ. Үнэхээр хэцүү юм байна. Тэгээд ямар ч байсан багаа 0 болохын тулд чадах чинь нэгэрэл хичээлээ. Тэгэхээр танаа багийн бас хугацаа бол сая 2 минут 51 секунд гэсэн одоо хугацааг үзүүллээ. Тэгэхээр хамгийн гол нь бас энэ хугацааг харахаасаа илүү багийн амжилттай гүйцэтгэл хэр дасглаа зөв хийж ийнэ гэдэг тэр бүгдийг харуулах хэрэгтэй. Тэр бүгдийг шүүгчд маань харж байгаа. Тийм болохоор тэн дээрээс оноогоо дүгнэгдэх байх гэж бодож байна. Манай юу яасан л да. Ер нь бол минутандаа биш шүү. Гүйцэтгэлээ дор дороо сайн хийхийг хичээгээрэй гэж ярилцсан. Тэгээд гүйцэтгэлээ манай ирчүүд нэлээд сайн хийсэн гэж бодож байна. Надаас бусд нь би жоохон хэцүү байлаа. Үнэхээр хэцүү байлаа. Дээрээс татаж хийх. Тийм гэхдээ гүйцэтгэл яг хөө би бас өндлөнгөөс ажиллаад гүйцэтгэл бас гайгүй байдаггүй миний хувьд шүү дээ. Тэрээс нэлээ ингээд актер гидийгээд зин гүйцэтгэл яг зөв гүйцэтгэл мөн үү? Ер нь бол гүйцэтгэлийн хувьд л гайгүй байсан гэж бодож байна. Сайн тайлбарлаарай хоошоо гидийгээд юу. Тий, хоошоо гидих бол би бас үндсэн таталтыг ингэж хийгээ сурцаа. Тэгэхээр нуруунд гэмтэл авах асуудал байхгүй. Тэгээ өөрөө мэдж байгаа болохоор гидийгээ тэгээ гол нь гүйцэтгэлтэй л анхаарсан хугацаанд биш. Тэгээ би болохоор үндсэн таталтын төвлөрөө өрсөлдсөн. Тэгэхээр бусад бас баг тамирчид маань гүйцэтгэлийг маш анхааралтай би халаалтаа сайн хийгээрэй. Бас бэртэл авах боломж бас энэ байна. Тэгэхээр тэр бэртлээсээ сэргийлэх хэрэгтэй шүү гэж бас зөвлөж байна. Olympus Guys багийнхны зүгээс. За тэгэхээр танаа багийнханд болон тус тусын бас амжилтуудад чинь амжилт хүсье. За манай багийн үрээ Olympus Guys бид үчиг нэгтгэж амжилтыг бүтээ. Манай багийн үрээ боо Ноги. За өнөөдрийн шоу тэмцээн их амжилттай боллоо. Их шиглэн Olympus Guys-ийн хоёр баг өрсөлдлөө. Энэ хоёр маань өөрсдөө бол асрах хүч хурдны хязгаарыг өөрсдөөсөө илэрхийлж гаргаж чадлаа гэж бодож байна. Нэг сануулгах зүйл бол багийн зохион байгуулалтад нэг ганц хоёр юм хийх шаардлагатай байна. Өглөөний одоо цагийн одоо ирж таарах юм байна. Энэ дээр бол дөрмийнхэн дагуу оноо хасагдаад явна. Цаашдаа одоо энэ тамирчдыг энэ дээр анхаараа гэж хэлмээр байна. Тэгээд хоёр багийн тамирчтай амжилт хүсье. Допинг хөгжицгөө өрөөндор нэгдэн явагдаж байгаа Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань өнөөдрийн дугаар үзэгчдэнд River хотхонд байрлах River Fitness Club-ээс танд хүрэлээ. Тэгэхээр өнөөдрийн оролцсон залуучууд маань 10 сая төгрөгийн төлөө хөрсөлдөг. Маш ширүүн өрсөлдлөө амжилттай байлаа. Хамгийн гол нь бас нэг баг маань тэг хүн дутуу байсан боловч тэр дотроо тэг багийн нэгдлийг маш их амжилттай аягүй гоё харуулж нэгнийхээ байхгүй дасгалуудыг тэг нөхөж их гоё хийлээ. Хамгийн гол нь эндээс би бас юу харсан бэ гэхээр багийн нэгдэл хэр гоё байд юм бэ? Одоо найз нөхдийн итгэлийг алдахгүй явна гэдэг юм сайхан юм бэ гэдгийг бас ойлголоо. Миний хувьд ч гэсэн энэ бүхнийг хараад маш сайхан санагдлаа. Манай нэвтрүүлэгт орсож байгаа бүхэл одоо 60 гаруй баг тамирчид, залуучууд манаас хоорондоо яг энэ 45 хоногийн хугацаанд хэрхэн нэгдэж бие биендээ уусаж, бие биендээ одоо сайхан ихтгэл найдварыг тавьж тийм ээ, бие биенийхэн зорилгыг одоо нэгэн дор
нэг зорилгын төлөө хичээж байгаа учраас бүгдээрээ би биендээ маш их хөөрхөн хайр халамжтай хандж ийн. Би биедээ маш хөөрхөн бас зөвлөгөөг өгж ийн. Сонсоод байхад маш хөөрхөн байна. Тэгээд цааш бас яг нэвтрүүлгийн хугацаа 22 хоногийн дараа дуусах учраас яг энэ цаг мөчид улам илүү би биендээ сайхан уусаад баг гэдэг яг тэр сайхан нэгдлийг үнэхээр харуулаасаа гэж бодож байна. Энд хамгийн гол манай нэвтрүүлгийн маань зорилго бол залуучууд болон тий үзэгч залуустай өөрчлөлтийг харуулна гэж байна. Тий хамгийн гол нь тэр өөрчлөлтөнд яаж оролцож, яаж өөрчлөгдөх гэдгийг залуусаас маань шалтгаалж байгаа. Тэгээ залуучууд маань нэвтрүүлгийнхаа одоо талдаа явж гин гэж бодоход юм сайн өөрчлөгдөж илүү хаях ёстой юм хайсан байна. Өөхөө хасцсан тий булчингийн маасан томорч их гоё байна. За тэгээд цаашдаа бас манай залуучууд маань яг энэ хичээрээ сайхан дайчин байгаарай. Маш олон хүмүүс та хэдийг маань харж байгаа шүү. Та хэдийг маань харж бас сайхан урам зориг хүн үнэхээр ингэж болдгийм биш үү гэдэг сайхан тэр бүх зүйлийг авах учраас та бүхэн маань маш сайн хичээгээрэй, маш сайн дайчин байгаарай гэж хэлмээр байна. Ингээд өнөөдрийн Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан үзэж та бүхэндээ маш баярлалаа. Маргаашийн шинэхэн дугаараар эргэн уулзгаа түр баяртай залуусаа.